Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Физикийн багшийн Хямлан байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ гэрлийн өнгө гэсэн хичээлийг судалнаа. За бидний өнөөдрийн хичээлийн зорилго бол нарны гэрэл, цагаан гэрэл, призм, үндсэн, гэрлийн шүүл төрийн талаар ойлголттой болно. Нарны гэрэл. Нарны гэрэл нь олон өнгийн гэрлийн холимог. Цагаан гэрэл призмээр нэвтрэхэд 7 өнгийн гэрэл болон задардаг. За өмнөх хичээлээр бид үзсэн өөрөөсөө гэрэл гаргадаг биеийг гэрэл үүсгэж нэрлэдэг. За призм бол энэ байна. За ингээд цагаан өнгийн гэрэл призмээр нэвтрэхдээ 7 өнг болж задардаг байна. За энэ бол туршилтаар гаргаж ирж байгаа. Туршилтын нэг хэсэг байна. За байгаль дээр бол энэ үйл явдал бас ажиглагддаг. Энэ бол солонго үүсдэг явдал юм аа. За нар бол гэрэл үүсгэж үүрэг үүснэ. Борон туслууд бол призмээр гүйцэтгэх. Цагаан гэрэл призмээр нэвтэрч харахтаа 7 өнгийг үүсгдэг. За солонгийн 7 өнгийг дараалтаа бүлгээр танилцъя. Улаан, улбар, шар, ногоон, цэнхэр, хөх, ягаан гэсэн 7 өнгөтэй байдаг. За энэ 7 өнгийг хэлбэрхэн цээжлэх арга бий. Урд уулаар шагтар ноёны цэргүүд хатирч явна гэсэн бүтэн хэлбэрт оруулаад хэлбэрхэн цээжилж болно. За тухайн өнгийг илэрхийлж байгаа үгнүүдийг тухайн өнгөөр нь илэрхийлсэн байгаа та бүхэн харж байгаа. Цагаан гэрэл. Хөх, улаан, ногоон 3 өнг нийлбэл цагаан өнгийн гэрлийг үүсгэдэг. За үүнийг дэлгэцийн баруун доод туланд харуулсан байна. Үндсэн хөх, улаан, ногоон гэсэн 3 өнг нийлбэл цагаан өнгийг үүсгэдэг. Энэ 3 өнгийг ашиглан олон өнгийн гэрлийг үүсгэх боломжтой. Тийм учраас энэ 3 өнгийг гэрлийн үндсэн 3 өнг гэж нэрлэдэг байна. За солонгийн 7 өнгийг хэлбэрхэн цээжсэнтэй адилханаар үндсэн 3 өнгийг бас цээжлэх арга бий. Ямар арга вэ гэвэл эхний үсгүүдийг аваад үзье. Хөх гэсэн үгнээс хээ, улаан гэсэн үгнээс уу, ногоон гэсэн үгнээс энэ үсгийг авъя. Нийлүүлвэл хун гэсэн үг өсөж байгаа. За үндсэн 3 өнгийг хун гэсэн үгээр төлөөлүүлээд цээжчихвэл хэлбэрхэн байдаг. За дэлгэцийн доод туланд энэ үндсэн 3 өнг ямар өнгүүдийг үүсгэж болж байгааг харж байгаа. За улаан ногоон хоёр нийлвэл шар өнг, улаан хөх хоёр нийлвэл ягаан өнг, хөх ногоон хоёр нийлвэл цэнхэр өнгийг үүсгэж байгаа. За энэ 3 өнгийн давхцал дээр ямар өнг үүсэж байна вэ? Цагаан өнг үүсэж байгаа. Хүүхдүүд та бүхэн маань ажиглаж байгаа хаа. Гэрлийн шүүлтүүр. Нарны шил өнгийн гэлгар цаас зэрэг гэрэл нэвтрүүлдэг тулаг бит бөгөөд үүнийг физикийн шинжилгээ ухаанд гэрлийн шүүлтүүр гэж нэрлэдэг байгаа. За дэлгэцийн баруун доод бүлнийг ажиглах бүгдээрээ 3 өнгийн гэрэл үүсгэж байна. За энэ 3 өнгийн гэрэл үүсгэж яаж бий болгосон бэ гэхээр тухайн гэрэл үүсгэж уртл тухайн өнгийн гэлгар цаасыг байршуулсан байгаа гэсэн. Тэгэхээр цагаан гэрэл маань тухайн шүүлтүүрийг нэвтэрч байхдаа шүүлтүүрийнхээ өнгөтэй адилхан болдог байх нэ. Яагаад алим улаан өнгөтэй харагдаж байна вэ? Алим улаан өнгийг ойлгоод бусад өнгийг өөртөө шингээж авдаг. Ийм учраас алим маань улаан өнгөтэй харагдаж байна.
Яагаад зүрд шар өнгөтэй харагдаж байна? Мөн айлимтай адилхан шар өнгийг ойлгоод бусад өнгийг нь өөртөө шингээж авдаг учраас бид бүхэнд шар өнгөтэй харагддаг байна. Цагаан цаас яагаад цагаан өнгөтэй харагдаж байна? Ер нь цагаан эзүүл яагаад цагаан өнгөтэй харагддаг вэ гэхээр өөртөө өнгийг шингээж авдаг бүгднгийн ойлгодог. Ийм учраас бидэнд цагаан өнгөтэй харагддаг. За хар өнгийн биетүүд бол цагаан өнгөний эсрэг байгаа бүх өнгийг өөртөө шингээж авдаг гэсэн. За өнөөдрийн хичээлээ бүгдээрээ хэлбэрхэн дүгнэе. Нөхөр даалгавар дүгнэе. За эхний нөхөр даалгавар гэрэл нь олон өнгийн гэрлийн холимог юм гэсэн байна. Зөв хариултыг Тунгаанбаатар хүүхдүүдээ зөв хариулт нь нарны гэрэл нь олон өнгийн гэрлийн холимог юм. Хоёрдугаар нөхөр даалгавар гэрэл призмээр нэвтрэхэд өнгийн гэрэл болно задардаг гэсэн байна. Зөв хариултыг Тунгаанбаатараа зөв хариулт бол цагаан гэрэл призмээр нэвтрэхэд 7 өнгийн гэрэл болно задардаг. Гурав дахь нөхөр даалгавар 3 өнгөний нийлбэл цагаан гэрэл үүснэ гэсэн байна. Хөх, улаан, ногоон 3 өнгөний нийлбэл цагаан өнгийн гэрлийг үүсгэдэг. Сүүлийн нөхөр даалгавар нарны шил өнгийн галерс цаас зэрэг гэрэл нэвтрүүлдэг тунгалаг бэлтгийг физикийн шинжлэх ухаанд цэгцэг гэж нэрлэдэг гэсэн байна. За хүүхдүүд та бүхэн маань зөв хариултаа бодоорой. Зөв хариулт бол гэрлийн шүүлтүр юм. За ингээд өнөөдрийн хичээл маань дуусах төгсч байна. За хүүхдүүд та бүхэн маань гэрийн даалгавраа тэмдэглээд аваарай. Гэрийн даалгавраа тэмдэглэж авч ажиллаад зургийг нь баримтжуулаад багшийнхаа чат болон физикийн багшийнхаа хувь чат руу илгээгээрэй. Та бүхэндээ сурлагын хэмжлэг амжилт хүсье. Дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Түр баяртай.